Хүүхдээ хэрхэн ухаантай болгох вэ? Гэхдээ дугуйсангаар хит ачаасахгүйгээр. Эхлээд ухаан буюу ухаан чадвар, эрдэм мэдсэг, сэтгэсгээ гэсэн ойлголтуудыг ясгаж сасгая. Буюу ухаан ихэнхдээ генетикийн хувьд тодорхойлогддог. Хүн өөрөө үүнийг хөгжүүлэх боломж тийм ч их байдаггүй. Эрдэм мэдсэг гэдэг нь дэлхийн ертөнцийн тасаар өргөн мэдсэгтэй байхыг хишнэ. Хүн илүү ихийг мэдэх тусам илүү эрдэмтэд тооцогддог бөгөөд харин бүтээс чадвар нь бага байдаг. Чадвар гэдэг нь осон дагтстын үр дүнд бий болдог зүйл юм. Дугуйсан болсон нэмэлт хичээсүүд дээр хүүхдүүд тодорхой чадваруудыг олж авдаг бөгөөд мэдсгийг бага хэмжээгээр авдаг. Жишээ нь зураг зурах эсвэл төгөлдөр хуур тоглохыг сурах үедээ. Хэрвээ бид сэтгэлгээний хөгжлийн тухай ярьж байгаа бол энэ үйл явц нь насны онцлог үе шаттай байдаг. 3-6 насны хооронд хүүхэд хүрээсэн буй ертөнцийг төсөөлж сурдаг. Өмнө нь хүүхэд орчсон ертөнцийг гараараа барьж үзэх, амталж үзэх замаар таньж мэддэг байсан бол одоо хүүхэд урам сэтгэж толгойдоо дүрслэл бүтээж сурч байна. Абстракт болон зовг сэтгэлгээний хөгжис хараахан ихсээгүй байна. Эдгээр үйл явцыг хиймсээр яаруулах шаардлагагүй. Тиймээс хэрвээ та энэ насны хүүхдэд туслахыг хүсэж байвал харааны болон дүрслэлтэй сэтгэлгээг нь хөгжүүлэхэд анхаарсаа хандуулсаарай. Ном уншиж өгөөрэй, зураг харж задлан шинжиж ярилцаарай, зуруулахыг самс болгоорой, хүүхдтэйгээ хамт хүүхдийн бүтээлийн саундтрек сонсоорой, жүжиг мьюзикт хамтдаа очоорой. Эцэг эхчүүд хүүхдээ олон дугуйсанд явуулж байвал өөрсдийгөө хүүхэдтэй хамбасттай сайн эцэг их гэж мэдэрдэг. Гэвч үнэндээ сит тоосон дугуйсанд явах нь хүүхдэд сүлгөөр нөсөөж түүний сит ачаасууж болцсошгүй. Хүүхдүүд амьдралд сонирхолгүй болдог. Учир нь тэд зөвхөн томчуудын хийснийг хийж өөрсдөө сонголт хийх эрх чөлөөгүй байдаг.